Төв аймгийн Батцүмбэр сумын засаг даргын тамгын газрын барилга 1967 онд баригджээ. За анх эмнэлгийн зорилттой байсан энэ барилга түүхэн хугацаанд эмнэлэг цагдаагийн газар агуулах гэж дамжиж явсаар тамгын газар болжээ. За сумын удирдлагууд 60 гаруй жил болж байгаа барилгаа жил бүр засаж янзалж хүчтэгдэг. За гэвч жил ирэх бүр хуучирч муудан ашиглалтын шаардлага хангахаа болж мэрэгжлийн байгууллагаас акт тавьжээ. За тамгын газрын энэ барилгад цууралт өгсөн, хазайсан, шал тааз нурсан, дулаан алдагдал маш их, зундаа тусаал гоождөг учраас дээврээ жил бүр нөхдөг гээд олон асуудал тулгарчээ. Тамгын газарт байрлаж, хойбсолж ажиллах нийт 36 албаа агч байгаа. За өрөө тасалгааны хүрэлцээ муу, дээрээс нь дулаан алдагдалт ихтэй. За өвөлдөө болохоор дулаан халаагч нийлүүлэгч компаниас хэвийн хэмжээнд халаалт авж байгаа боловч яг байгууллага дээр нэмэх 10 хэмээн дулаантай халаалт авч байгаа. За үүнээс үүдээ төрийн албаа агчдад улирлын зохилон тохиолдох өвчнөр өвдөх эрсдэлтэй болсон. За бусад төрлийн өвчин өгөөд төрийн албаа агчийн нийгэм баталгаа алдагдаж байгаа. За сумын удирдлагууд 60 жилийн настай барилгаа жил бүр засаж сэлбдэг. Гаднах өнгө төрхийг нь өөрсдийн боломжийг ашиглан өөрчлөн шинжилдэг байна. За гэвч барилга бүхэлдээ муу байгаа учраас засал авахаа болжээ. За энэ байшинд сумын бичиг цаас, баримт материал, төрийн үйлчилгээ үзүүлэх киоск машинууд бий. За хизээ мүдгүй нурах төгсөн учраас сумын удирдлагууд яаралтай өөрчлөхөөр төлөвлөж зураг төслөөч бэлэн болгосон байна. Аймагаас бид нэг 80 сая төгрөг болвол шинэ засаг даргын тамгын газрын зураг төсвийг бол хийгдээд одоо бэлэн болж байна. За бидний гол зорилго бол ард иргэдийн төрийн үйлчлэгийг хурдан шуурхай хүргэхийн тулд за бүтэц оронтойгоо бүрэн одоо юу гэдэг нь багтаамж байр талбайтай болохын тулд зураг бэлэн болж байна. Тэгээд 2027 оны бас улсын төсвийн хөрөнгө оруулалтанд суулгах чимсэлтэй явахаа л илэрхийлэх байна да. За тамгын газрын байшин маш их чийг зогсон, өвөлдөө хүйтэн байдаг тул дотор нь ажиллаж байгаа төрийн албан агчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөл нь бүрэн алдагджээ.